Танай байгууллага шинэ салбар нэгж борлуулалт үйлчилгээний цэг нэгтээ Dynsoft ERP системийн борлуулалт пост тохиргоо цонхонд салбар тус бүрээр тохиргоог үүсгэж хийнэ. Эхний алхам үндсэн тохиргоо салбар нэгж шинээр нэмж үүсгэнэ. Үйлдэл нэмэх товч дараад шинэ салбарын мэдээллийг оруулаад хадгалах тарна. Алхам 2 тухайн шинэ салбарын бараа материалын данс үүсгэнэ. Өөрөөр хэлбэл тухайн салбарын бараа материалын үлдэгдэл хөтлөх, борлуулалтын орлогыг ялгах шаардлагатай. Ингэхдээ ерөнхий дэвтэр данс код цонх руу орж бараа материалын бүлгээр дансаа шүүгээд өмнө үүсгэсэн нэг бараа материалын дансыг хувилахтаарч шинэ дансыг үүсгэнэ. Үүсгэсэн дансны нэрийг шинэ салбарын нэрээр ойлгомжтой нэрлэнэ. Дансны код давхардалгүй болгоод хадгалах тарна. Үүний дараа борлуулалт пост тохиргоо цонх руу орж шинээр пост тохиргоо нэмж үүсгэнэ. Үйлдэл нэмэх товч тарна. Салбарын нэрийг болон бизнес нэр оруулна. Бизнес нэр төлбөрийн баримт дээр хэвлэгдэнэ. Салбар нэгж дээр шинээр үүсгэсэн салбарыг сонгож, байршил дээр тухайн салбарын байршил буюу харьяа аймаг дүүрэг сонгоно. Төрөл багнанд шинээр нээж буй борлуулалтын цэгийн төрлийг зөв сонгож өгнө. Харилцагч багнанд шинэ салбартай холбоотой харилцагч үүсгэж сонгоно. Үүний дараа пост цонхонд бэлэн бусаар төлбөр хүлээн авах сонголтуудыг тохируулна. Жишээлбэл банкны пост карт уншигч, мобайл шилжүүлэг гэх мэт. Үүний дараа бараа данс үн хэсэгт шинэ салбарт үүсгэсэн бараа данс сонгож, ямар үнийн жагсаалтаар бараа үйлчилгээ зарагдахыг сонгож тохируулна. Нэвтрэх эрх касс эрх цонход Dynsoft пост програм дээр ажиллах ажилтан менежерийн эрхийг үүсгэж хэн ямар эрхээр ажиллахыг тохируулж өгнө. Хэрвээ өрөө заал ширээ байдаг бол мөн ижил нэмж өгнө. Хэвлэх цонхонд хэвлэгч принтерийн нэр, баримт хэвлэх тохиргоо, өөр бусад нэмэлт тохиргоог шаардлагатай тохиолдолд хийснээр шинэ салбар нэгжийн тохиргоо дуусна. Шинээр нээгдэж буй салбар дээр борлуулагдах бараа, үйлчилгээнд шинэ үүсгэсэн бараа материалын дансыг тохируулна. Өмнө ажиллаж байсан салбартай ижил бараа үйлчилгээг борлуулах бол барааны бүлгээр олноор нь данс тохируулах үйлдэлээр тохируулах боломжтой. Хэрэв өөр шинэ бараа борлуулах бол бараа нэмэх заавраар бараагаа нэмээд дансаа тохируулж өгнө.